За өнөөдрийн бичлэг дээр Хүмүүний утга учирын эрэлт номын талаар ярих болно. Энэ ном бол Америк хүмүүсийн амьдралыг хамгийн их өөрчилсөн 10 номын нэгт ордог. Номын зохиолч Виктор Франкл бол мэдрэлийн эмч сэтгэл засалч хүн байгаа. Тэгээд сэтгэл зүйн салбарт бол сэтгэл зүйн салбарын эцэг гэж хэлэгддэг Фройд, Адлер нартай нэр нь ингэж мөр зэрэгцэж явдаг, сууд сэтгэгч гэж хэлэгддэг ийм хүний бичсэн ном байгаа. За номын зохиолч маань бол өөрөө еврей хүн. Тэгээд еврей хүмүүсийн түүхэнд үтсэн нөгөө гашуун дурсамж гэдэг чинь хорих лагерт орсон. Тэрийг бол өөрөө биеэрээ мэдэрсэн хүн байдаг. Хорих лагерт 3 жил хоригдож 3 жилийнхаа хугацаанд бол 4 өөр хорих лагерт лаар ингэж дамжиж явсан ийм хүний бичсэн ном байгаа. За гэхдээ бусад еврей хүмүүсийн номноос энэ ном юугаараа ялгаатай вэ гэхээр номын зохиолч маань өөрөө тэр хорих лагерт орохоосоо өмнө бол мэдрэлийн эмч сэтгэл засалж байсан. Тэгээд өөрийнхөө утга учирын эмчилгээ логотерапи гэсэн онлынхоо талаарх номыг бичээд гэхдээ хэвлүүлж амжаагүй байхдаа хорих лагер руу орсон байдаг. За тэгээд хорих лагерт ороод зүгээр нэг зовоод гарч ирсэн биш, өөрөө сэтгэл засалчийнхаа хувьд тэр хорих лагерт орж байгаа хүмүүстэй зөв зүгээр бол энгийн амьдралаараа амьдарч байсан хүмүүс тэр аимшигтай газар руу ороод сэтгэл зүйн ямар ингэж өөрчлөлт үе шатуудыг давдгийм бэ гэдгийг хажуу талаас нь яг ажиглаад номоо бичсэн байдаг. За тэгээд номоо бичихтэй бол мэдээж хорих лагерт гоё тийм ширээ, сандал, ном байхгүй учраас цаасны өөцүүд дээр товчлолоо бичээд гарч ирсэн байдаг. За тэгээд 3 жилийн дараа хорих лагераасаа гарч ирснийхаа дараа 9 хоногийн дотор номоо бичээд хэвлүүлсэн байдаг. Ном нь болохоор энэ Хүмүүний утга учирын эрэлт гэсэн энэ ном байна. За энэ номын тэгэхээр нөгөө ялгаа бусад еврей хүмүүс бас л нөгөө хорих лагерт ямар их зовлон үтсэн бэ, ямар хэцүү байсан бэ талаар маш олон ном бичсэн байдаг шүү дээ. Гэхдээ энэ номны ялгаа нь юу вэ гэхээр зүгээр ингээд зовсон тухайгаа биш те. Тэр зовлон дунд ямар хүмүүс нь амьд гарч гараад байгаа юм бэ? За бүр амьд гарсныхаа дараа тэр хэцүү зүйлийг туулаад амьд гарсан ч гэсэн зарим хүмүүс нь амьд гарсныхаа дараа бууж өгөөд ахад ямар хүмүүс нь тэр зовлонг тэсвэрлэж амьд гараад. За бүр амьд гараад ирсэн чинь гэр бүлийнхэн карьер, ажил гэдэг өөрт нь байсан бүх зүйлсүүд устдад алга болчихсон байхад хүртэл бууж өгөлгүйгээр дахиад амьдралынхаа утга учирыг олоод дахиад ингээд цаашдаа ингээд сайхан амьдрдгийм бэ гэдгийг ингээд судлаад ер нь бол хүн ингээд утга учиртай амьдрахад хүнд яг юу хэрэгтэй юм бэ гэдгийг хөндлөнгөөс ажиглаад яг боддоор энэ хүн номоо бичсэн учраас зүгээр нэг тий хорих лагерт ийм хэцүү байсан гэж бичсэн номноос бол төвшингийн хувьд бол асар зөрүүтэй үнэхээр дээд зиндааны ном гэж хэлж болохоор ном гэсэн үг. Номын ихэнх хэсэгт бол номын зохиолч маань өөрийнхөө амьдралын талаар ялангуяа 3 жил хорих лагерт өнгөрүүлсэн амьдралынхаа талаар бичсэн байдаг бол номын төгсгөл хэсэгт болохоор өөрийнхөө энэ үүсгэсэн логотерапи онлынхаа талаар бичсэн байдгаа. Тэгэхээр номын дарааллаар ярих болно. За номын зохиолчийн амьдрал гэх юм бол номын зохиолч маань өөрөө нөгөө сэтгэл засалж ийм мэдрэлийн эмч хүн байгаа штэ. Тэгээд өөрийнх нь нөгөө амьдарч исэн газрыг нь германууд эзлэн авлаа гэсэн сургаар болохоор Америкийн элчин сайдын яамнаас номын зохиолчд бол цагаачлалын виз гаргаж өгдөг. Тэгээд цагаачлалын виз гаргаж өгөхт нь бол аав ээж хоёр нь бол бүр амар ингээ баярлдаг тий. Ингээд германчууд ингээд манай хотыг эзлээд авч яхад чамд цагаачлалын виз гарч байгаа нь ямар их сайн хэрэг вэ тий. Ингээ сайн яваараа миний хүүгээд эцэг их хоёр нь баярлж байдаг. Гэхдээ номын зохиолч маань өөрөө бол ингээд цагаачлалын визээ авчихсан ч гэсэн тэгээд цагаачлалын визээ авчих юм бол өөрөө судлаач хүн учраас болно гадаад руу Америк руу очиод гоё өөрийнхөө номыг бичих боломж ингээд олдож байгаа штэ. Гэхдээ номын зохиолч маань бол шийдвэр гаргахдаа энэ хэцүү нөхцөл байдалд бол би аав ээж хоёрыгоо хаяад явахгүй гэсэн шийдвэрийг гаргаад цагаачлалын визээсээ татгалзаад аав ээж хоёртойгоо үлддэг байгаа. За ингээд аав ээж хоёртойгоо үлдснээсээ болоод номын зохиолч маань бол ингээд хорих лагер руу орчдөг. Тэгээд эхнэртэй байсан. Эхнэр нь бол ийм сувлагч эмэгтэй байсан юм байлаа. Гэхдээ эхнэртэйгээ гэрлээд төд удаагүй хүүхэдчгүй байхдаа бол хорих лагер руу орчдөг байгаа. За ингээд хорих лагер руу орсныхоо дараа бол нас хүйс юугаараа ялгараад ингээд өөр газар руу хуваарлагдчихж байгаа учраас ерөнхийдөө бол их нэртэйгээ аав ээж ах дүү нэртэйгээ ингээд холбоо дасардаг. За тэгээд номын зохиолч маань өөрөө бол ингээд гар бичмлээ хувцсан дотроо ингээд оёод ордог байхгүй юу. Тэр номоо өөрийнхөө онцлог л ингээд алдаж болохгүй энэ хорих лагераас гарсныхаа дараа би номоо бичнэ гэсэн амьдралынх нь утга учир нь тэр ном нь өөрөх нь нээсэн онцлог байсан учраас хувцсан дотроо оёод ордог. За гэхдээ орсныхаа дараа уул нь хувцсан алдахгүй гэж бодоод хувцсан дотроо ойсон байгаа штэ. Тэгтэл нөгөө хорих лагерт орсныхаа дараа аль хэзээний хувцсыг нь бүгднийг тайлуулаад шатаагаад өмнө нь нас барчихсан өвчгсөн хүмүүсийн
одоо тэр хуучин хувцсыг ингээд өмсүүлдэг. Тэгээ номын зохиолч маань өөрөө тэр номоо бичих туйлын хүсэлтэй байсан учраас хорих лагерт бол олцсон жижигэн цаасны өөцүүд дээр нөгөө номоо бичих гар бичмэлдээ юу гэж бичсэн байлаа гэдгээ ургуулж бодоод бичээд за дээрэс нь хорих лагерт хүмүүсийн сэтгэл зүй хэрхэн байгаа вэ гэдгийг ажиглаад нөгөө номынхон товчлуудыг бичсэн байдаг. За тэгээ хорих лагерт орсон хүмүүсийн сэтгэл зүй бол 3 үе шаттайгаар ингэж өөрчлөгддгөө гэж бичсэн байдаг. За нэгдүгээр үе шатанд бол одоо хорих лагерт орж байгаа хүмүүс бол гинт ингээд амар хэцүү нөхцөл байдалд шууд орж ийн гэсэн үг шүү дээ тий. За энэ үедээ бол нэгдүгээр үе шат нь бол зочирлын үе шат, шоконд ордог үе шат гинэ. Тэгээд энэ нөхцөл байдалд бол хүмүүс ерөөсөө ийм нөхцөл байдалд орж байгаадоо итгэж чаддаггүй. За тэгээд хүлээн зөвшөөрч чаддаггүй. Дээрэс нь бүх зүйл сайхан болно, удахгүй дууснаа гэж маш эергээр ингэж өөрийгөө тайтгаруулдаг. Худлаа хуурамч ингээд найдлах тээдэг үе хин нэгэн том улс төрч ч юм уу те хин нэгэн ирээд аврандаа гэсэн юм хуурамч найдлах тээдэг. За тэгэнгүүт тэр дотор нөгөө нэг юм аимшигтай хажууд нь хүн нас варна, зодоон зохион гэл аимшигын зүйлсүүд болж байгаа шүү дээ. Тэр зүйлсүүдийг бол эхний үе шатандаа бол тэр зүйлсүүдээс маш их айдаг, маш их жигшдэг. Ер нь бол сэтгэл хөдлөл бол маш их өндөр байдаг ийм зочирлын үеийг хамгийн түрүүнд туулдаг гинэ. За үүний дараа хоёрдугаар үе шатлал нь орохороо болохоор хоригдлууд сэтгэл хөдлөлгүй болчдөг. Уул нь анх орж ирэхдээ бүх зүйлээс айдаг, бүх зүйлийг жигшдэг, сайхнаар төсөөлдөг ийм байсан сэтгэл хөдлөлийн савлгаатай өндөр байсан бол хоёрдугаар үе шатлуу энэ сэтгэл хөдлөлгүй үе рүү ороод эхлэхээрээ болохоор хажууд нь хүн өгчээсэн жигсэн юу ч болж исэн гэсэн ямар ч сэтгэл хөдлөл гарахаа болчдөг гинэ. За номын зохиолч бол энэ сэтгэл хөдлөлгүй энэ хүн өөрөө ийм хүнд хэцүү дарамтанд ороод эхлэхээр юу ч болоогүй юм шиг ингээд дүүнг болдог энэ зүйлийг болохоор хүн өөрөө өөрийгөө хамгаалах механизм гэж хэлээ. Яагаад гэвэл тэр хүнд хэцүү нөхцөл байдалд орохороо бүх зүйл дээр л ингээл реакцлаа сэтгэл хөдлөл гаргаадах юм бол хүн өөрөө амьд явж чадахгүй мэн л да. Тийм учраас нөгөө далд ухамсар нь дотоод одоо ухамсар нь өөрөө өөрийгөө хамгаалах механизмаар альва зүйлсүүдийг тоохын болиулдаг. Хит баярлах, хит гуниглах гэсэн тийм сэтгэл хөдлөлгүй болгодгийн байна. За ингээд өөрийн бие үл таних үе гэж байгаа. За энэ үе нь болохоор суллагдсны дараах үе. Эхлээд нөгөө шоронд орсныхоо дараа амар цочролд орж исэн бол дараа нь ямар ч сэтгэл хөдлөлгүй болсон. За үүний дараа энэ бүхний эцэст нөгөө хорих лаграасаа гараад явчихж байгаа шүү дээ тий. Тэгтэл хорих лаграасаа гарсныхаа дараа хүмүүсийн сэтгэл хөдлөл мэдэрч чадхаа болчдөг. Уул нь хоёрдугаар шатанд нь бол хүн өөрөө өөрийгөө хамгаалахын тулд сэтгэл хөдлөлгүй болсон байтал гуравдугаар шатанд аюулгүй нөхцөл байдалд орчихсон ч гэсэн нөгөө баяр баясгалыг мэдэрч чадах, амьдралыг таашаах чадвар нь ингээд алдагдчихсан байдаг. Тэгээ номын зохиолч ингэж утсан байлээ. Нөгөө хоригдлууд маань баярлаж сурахын тулд асар их хугацааг дахиад ингээд зарцуулдгаа гэсэн байлээ. Тэгээ зөвхөн хоригдлууд ч гэлтгүй энгийн хүмүүс ч гэсэн тийм хүчирхийлэл хүнд хэцүү нөхцөл байдалтай тулгарх юм бол сэтгэл зүйн энэ 3 үе шатыг дамжидгаа гэж бичсэн байдаг. За үргэлжлүүлээд номын зохиолч маань логотерапи гэдэг өөрийнхөө нөгөө онлайн талаар бичсэн байдаг. За энэ нөгөө сэтгэл заслын логотерапи гэсэн энэ шинэ урсгалынх нь хамгийн чухал 4 онцлогийн талаар ярив. За нэгдүгээрт бол одоо энэ логотерапийн хамгийн чухал зүйл бол хүний амьдралд хүнд хамгийн чухал зүйл бол амьдралын утга учир гэсэн зүйлийг гаргаж ирсэн байдаг. Яагаад гэхээр амьдрах учиртай тий би яагаад амьдрах ёстой юм бэ? Юуны төлөө амьдрах юм бэ гэдэг яагаад амьдрах вэ гэдгээ мэддэг хүн бол яаж амьдрах вэ гэдгээ өөрөө олж чадна гэж энэ онол дээр үздэг. За жишээ нөгөө хорих лагерт ороод тийм хэцүү нөхцөл байдалд ороход ямар хүмүүс нь амьд үлдээд исэн бэ гэхээр тий одоо биеийн хүчтэй ч юм уу эсвэл боловсралтай ч юм уу сайхан сэтгэлтэй ч юм уу тийм хүмүүс амьд гараад исэн үгүй бол үгүй. Ямар хүмүүс амьд гарч ирж чадсан бэ гэхээр яагаад би амьдрах ёстой юм? Юуны төлөө амьдрах ёстой юм бэ гэсэн амьдрах утга учиртай хүмүүс л амьд гараад исэн. Харин амьдрах утга учираа алдчихлаа. Одоо энд орж ирээд надад ингээд амьдралаас хүсэх зүйл алга, хүлээх зүйл алга, гэр бүлийнхэн маань байхгүй болчихсон. Надад амьдрах утга учир алгаа гэж хэлж исэн хүмүүс бол маш хурдан нас орж исэн. Өөрсдөө өвчин тусаад ч юм уу эсвэл хоол идэхэ болоод ч юм уу маш хурдан нас орж исэн. Харин юуны төлөө яагаад амьдрах вэ гэдгээ мэддэг хүн бол хорих лагерт ч байна уу энэ хэцүү нөхцөл байдалд байсан ч гэсэн амьд гарч ирдэг юм байна гэдгийг тодорхойлсон байдаг. Гэхдээ амьдралын утга учир гэдэг зүйл нь болохоор одоо юу гэдэг амьдралын утга учираа алдчихсан хүмүүс болохоор эдгээр чинь амьдралын утга учир нь угаасаа ингээ байхгүй болчихсон юм чинь ингээ сэтгэлээр унтах нь ойлгомжтой штэ гэж бодмоо штэ тий. Гэхдээ номын зохиолч бол энэ амьдралын утга учир гэдэг зүйлийг угаасаа хин нэгэн танд майгээд өгдөг зүйл биш ээ. Тэгээд дээрэс нь одоо амьдралын утга учир гэдэг бол заавал тийм үн цэнтэй, тийм том зүйл байх албагүй. Хүн болгоны амьдралын утга учир өөр, том жижиг. Тэгээд дээрэс нь
таны 10 жилийн өмнөх амьдралын утга учир чинь одоогийн 10 жилийн дараах амьдралын утга учир чинь байнга өөрчлөгдөж байх болно. Тэгэхээр амьдралын утга учирыг ирж хаана гэхээс илүүгээр өөрөө сонгодог, өөрөө бүтээдгээ гэсэн байдаг. Жишээ нь номын зохиолч өөрөө яг энэ үгээ бол амьдрал дээр хэрэгжүүлсэн байдаг л да. Номын зохиолч өөрөө бол одоо тэр хорих лагерт орсныхоо дараа би бол хорих лагераас гараад их нэртэйгээ уулзсан номоо хөвлүүлнэ гэсэн энэ амьдралын утга учираа ингээд тас атгасаар байгаа тэр хүнд хэцүү зүйлийг туулаад даваад гарч ирсэн байгаа хгүй. Гэхдээ даваад гарч ирснийхэн дараа бол эхнэр нь тас орчихсан байдаг. Аав ээж нь ах トゥ ус нь бүгдээрээ нас орчихсан байдаг. Тэгээд өөрөө энэ номынхон төгсгөл хэсэгт нь болохоор найз руугаа бичсэн захиа нь хавсрагсан байдаг хгүй. Тэгээд тэр захиан дээр бол энэ бүхний эцэст би бол ингээд ойр ганцаараа үлдчихлээ гэдэг бичсэн байдаг. Нөгөө амьдралынх нь утга учир болж исэн эхнэр нь нас орчихсан тий. Тэгээд өөрөө ингээд би ойр ганцаараа үлдлээ. Тэгэхээр би одоо цаашдаа бол ерөөсөө ухамсарт үеийн төлөөл амьдрнаа, сууч боловсраж энэ онлоо бичиж ингэж амьдрнаа гэд өөрөө эхнэр нь гэдэг амьдралынхаа утга учир байх болсон ч гэсэн өөрөө дахиад шинэ утга учирыг бүтээгээд шинэ утга учирыг сонгоод ингээд явсан байгаа хгүй. Тийм болохоор хүмүүс одоо надад ингээд одоо бүх ажил карьераа бүх юм алдчихлаач гэдэг юм уу амьдралаас хүсэх зүйл байхгүй байна гэдэг хүмүүсийг энэ логотерапи гэдэг аргаар эмчлэхтэй болохоор шинэ амьдралын утга учирыг нь олж өгөхөд тусалдаг. Тэгээд амьдралын утга учираа олчихсан хүн болвол яаж хэцүү нөхцөл байдал амьдрч чадна гэдэг нь энэ онлын бас нэг чухал санаа байгаа. За хоёрдугаарт энэ онлын алдартай зүйл нь болохоор сонгох эрх чөлөө үргэлж байдаг гэдгийг бас гаргаж ирсэн байдаг. Нөгөө хорих лагерт байгаа хүмүүст болон сонгох эрх чөлөө гэж зүйл баймааргүй шүү дээ, тий. Бүгдээрээ л хоригдлууд байна, юу идэж, юу өмсөж зөөхийн, хизээ унтахын гих мэтчлэнгээр бүх зүйлийг ингээд цаанаас нь хаалттайгаар хорчихсан байгаа. Тэгтэл номын зохиолч маань ийм хэцүү нөхцөл байдалд уягдсан ч гэсэн хүмүүст сонгох эрх чөлөө байдаг. Тэр нь юу вэ гэхээр бүх одоо ингээд харгалзагч нар ч юм уу те энэ хоригдлуудтай яг адилхан ингээд хэрцгий хандж байгаа ч гэсэн тэр хэрцгийлэл донд тэр хэцүү нөхцөл байдалд ч гэсэн буцаагаад би яг ямар хариу үйлдэл үзүүлэх юм, ямар хандлага гаргах юм, энэ нөхцөл байдлыг би ямар харах өнцгөөс харах юм бэ гэдгээ хүн өөрөө сонгодгоо. Энийг нь бол хинч хизээж булааж авах боломжгүй байдгаа. Тийм учраас сонгох эрх чөлөө танд үргэлж байдгийг шүү гэж бичсэн байдаг. Тэгээ номын зохиолч маань одоо хэцүү нөхцөл байдалтай ч юм уу тулгарх юм бол ядаж 2 секунд ч юм уу та өөртөө надад сонгох эрх чөлөө байгаа гэдгийг сануулад хариу үйлдэлээ гаргаж авах ёстой шүү гэж зөвлөсөн байдаг. За 3 дахь онцлог нь гэх юм бол хариуцлага гэдэг зүйлийн талаар номын зохиолч бүр маш чухалчилж авч үздэг. Жишээ нэгэд хэцүү зовлонтой зүйл тохиолдох юм бол би ямар азгүй юм бэ гэж бодох ёсгүй гинэ. Эсвэргээрээ амьдрал надад ийм хэцүү зүйлийг өгч чинь, ийм зовлон өгч чинь, амьдрал намайг юуг сурах гээд байгаа юм бол амьдрал надаас юу хүсээд над руу энэ зүйлийг явуулаад байгаа юм болоо. Амьдралд би ямар хариуцлага хүлээж, амьдралын энэ асуултанд би юу гэж хариулах вэ гэж, амьдрал над руу юу гээд байна гэж одоо харах хэрэгтэй юм л да. Эсвэргээрээ хүмүүс болохоор амьдралаас надад хүсэх зүйл алга, би юу ч ойлгохгүй юм ч гэдэг юм уу. Ингээд өөрийнхөө өнцгөөсөө ингэж амьдралыг хараад идэгаа. Тэгэхээр хариуцлага гэж зүйл бол маш чухал зүйл учраас амьдрал танд өгж байгаа энэ зовлон бэрхшээл ч юм уу, таны хувь тавилан гэдэг бол бусад хүнтэй хизээж давтагдашгүй ганцхан танд заягдсан зүйл учраас бусад хүнээс асууж масуухш амьдрал надаас яг юу хүсэж байна гэд өөрөө тэрэндээ хариуцлагатай байх ёстой шүү гэж хэлсэн байдаг. Тэгээд номын зохиолч өөрөө Америкт ч гэсэн ингээд эрх чөлөөний хөшөөнөөс гадна хариуцлагын хөшөө бас заавал байх ёстой. Хариуцлага гэдэг бол хүнийг хүн байлгаж байгаа маш чухал зүйл. Тэгээд хүн өөрөө аз жаргалтай ингээд бүх зүйлэнд бэлэн байхад сайхан амьдрдаг юм биш. Харин ч хүн эсвэргээрээ өөрөө үн цэнтэй утга учиртай зүйлийнхээ ардаас тэмцэж байхдаа, зовж байхдаа жинхэнэ аз жаргалыг мэдэрдэг. Тэгэхээр хариуцлага хүлээгээд тэр зовлонгоо нэр төртөөгөр даван тулахад л хүн жинхэнэ амьдралынх нь утга учир байдгийг шүүгээд хариуцлагын талаар бас их онцлсан байдаг. За дөрөвдүгээрх нь болохоор бас энэ номын зохиолчийн ер нь бол хамгийн алдартай дасгалуудын нэг л дээ. Энэ нь болохоор хүн өөрөө одоо 2 дахь удаага амьдарч гин гэж өөрийгөө бодох ёстой юм гинэ. Жишээ нь одоо ингэ юу гэдэг та өнөөдрийнхөө яг энэ мэрэгэн ухаанаараа тий өнөөдрийнхөө энэ амьдралын туршилгаараа 10 жилийн өмнөх амьдрал руугаа очиод 2 дахь удаага амьдрах боломж танд олдлоо гэж бодъё. Тэгвэл та жижиг харамсаж исэн алдаа дутагдлуудаа бүгднийг зассан штэ тий. Яагаад гэвэл та өнөөдөр ингээд ойлгосон ухаантайгаа буцаж явж байгаа учраас тэгэнгүүт бид нэр өөрөө өнөөдрийнхөө энэ амьдралыг харахтаа болохоор би 2 дахь удаага энэ амьдралаар амьдарч гин 2 дахь амьдрах боломж надад олдчихлоо гэж харах хэрэгтэй юм гинэ. Жишээ нь та өөрөө ингээд нүдэн анаад 10 жилийн дараах 20 жилийн дараах өөрийнхөө төрхийг төсөөлөд үзэх юм байна л да. Тэгэхдээ төсөөлөхтэй болохоор та одоо танд одоо муу зуршлууд байгаа шүү дээ тий одоо юу гэдгийг ажлаа хойшлуулдагч гэдэг юм уу буруу хаалдагч гэдэг юм уу энэ муу зуршлууд байгаа. Энэ яг муу зуршлаа тэр жигээр нь та дахиад 10 жил 20 жилийн дараа амьдарчихсан байна гэж бодъё. Тэгээд 10 20 жилийн дараа та харамсаж байгаа. Тэр үед би
тэр муу зуршлуудаа засах хэрэгтэй байсан. Тийм шин боломжуудыг би атгах хэрэгтэй байсан ба гэ та 20 жилийн дараа 10 жилийн дараа харамсан шүү дээ, тий. Тэгэнгүүт тэр 10 жилийн дараа 20 жилийн дараа таны харамсаад сууж байгаа тэр хүнд чинь буцаад 10 20 жилийн дараах өмнөх өнөөдрийн энэ үе рүү ирэх боломж олдлоо гэж бодъё. Тэгвэл та ирээд юуг өөрчлөх байсан бэ гэж аахгүй. Тэгэнгүүт тэгээд та өөрөө ингээд өнөөдөр амьдрахтаа өнөөдөр сонголт хийхдээ бодох юм байна л да. 10 жилийн дараа 20 жилийн дараа миний тэр хүн өнөөдөр ямар сонголт хийх байсан болоо. 10 жилийн дараа 20 жилийн дараа тэр ирээдүйн би маань өнөөдрийн надад юу гэж зөвлөх байсан болоо гэж бодоод өнөөдрийн энэ амьдралаа би 2 дахь удаага амьдарч байгаа шүү гэж бодож амьдрах хэрэгтэй байдаг гинэ. Жишээ нь номын зохиолч гэсэн өөрийнхөө талаар бичсэн байлээ. Өөрөө болохоор тэр хорих лагерт хүнд хэцүү нөхцөл байдалд байхдаа толгойн дотроо дандаа төсөөлдөг байсан. Энэ хорих лагераас би гараад их сургуульд очоод их сургуульд оюутнуудын өмнө би лекц уншиж байна. Хорих лагерт байхдаа би сэтгэл зүйгээ ингэж удирдсан. Тэнд байхад сэтгэл зүй ийм өөрчлөлтүүд гарсан гэд сэтгэл зүйн талаар лекц уншиж байна гэж төсөөлдөг байсан. Тэнгүүт өөрөө тэр ирээдүйнхаа өөрөөсөө зөвлөгөө авч ийн гэж байгаа байхгүй юу? Ирээдүйд лекц уншаад байж байгаа тэр хүн өнөөдрийн надад юу гэж зөвлөх байсан бол. Тэгэхдээ төсөөлөд үзэх юм бол тий өнөөдөр бүр ингээд шантарч байхад тэр ирээдүйд би ингээд их сургуульд очоод лекц уншиж байна гэж бодох юм бол тэр лекц уншиж байгаа хүн нь өнөөдрийн энэ шантрах гээд байгаа хүнд бол зөвгөөрөө энэ бол үрдих бишээ. Энийг чи даван туулаад гарах болно. Энэ зовлон чин үрдих бишээ л гэж хэлэх байсан байгаа штэ тий. Тэгэхээр ингээд ирээдүйн өөрөөсөө та зөвлөгөө авах юм бол өнөөдөр одоо ирээдүйд харамсахгүй байх зөв сонголтуудыг хийх боломжтой гэдэг. Ингэж өөрөө төсөөлөөрөө гэдэг нь болохоор энэ номын зохиолчийн бас хамгийн алдартай сэтгэл заслын дасгалуудын нэг байгаа. Мөн дээрэс нь логотерапи гэдэг энэ шин сэтгэл заслын шин урсгалынх нь одоо бусад ингээд уламжлалт сэтгэл заслын урсгалуудаас ялгаатай онцлог нь юу вэ гэхээр одоо сэтгэл засал бол жоохон хүний өнгөрсөн дээр тулгуурлах гэдэг нь шүү дээ тий. Одоо та хүүхэд наснда ямар амьдралыг тулсан, аав ээжтэйгээ ямар харилцаатай байсан болохоор өнөөдөр таны байгаа байдал чи ер нь бол тэр өнгөрсөнтэй холбоотой гэж үздэг. А энэ логотерапи болохоор жоохон ирээдүйлөө чиглэдэг. Одоо хэцүү байсан ч гэсэн өнгөрсөнд хэцүү байсан ч гэсэн ирээдүйлөө чиглэдэг. Тийм ч учраас номын зохиолчийг бас юу яадаг л да хүмүүс бол тэгж дүгндэг. Өөрөө яг энэ ном дээрээ ярьж байгаа зүйлээ хэрэгжүүлсэн хүн гэж дүгндэг. Яагаад тэгэхээр номын зохиолч бол өөрөө асар хэцүү амьдралыг туулаад 3 жил тэрэн дотор зовоод гарч ирснийхэн дараа эхнэр нь гэрийнхэн нь бүгдээрээ байхгүй болчихсон байгаа шүү дээ тий. Тэгтэл өөрөө дахиад номоо бичээд номоо хэвлүүлсэн. За тэгээд тэрнээсээ гадна өнгөрсөн дээр биш энэ хүн үнэхээр ирээдүйн рүү чиглэдэг хүн юм байна гэдгийг нь тоттогддог зүйл нь болохоор номын зохиолч маань дахиад гэрэлсэн байдаг. Тэгээд бүр 92 насалсан байдаг. Тэгээд амьдралынхаа сүүлийн жилүүдэд ч гэсэн олон хүмүүстийн сэтгэл заслын талаар лекц уншиж, хүмүүсийг сургаж, хүмүүстэй хамт хөгжиж, хүмүүст тусалсан байдаг. Тэгээд номын зохиолчийн яг энэ 92 жилийнх нь агуу амьдралаар нь одоо хүмүүст дүгнэхтэй үнэхээр энэ ном дээрээ яриад байгаа тий өөрөө хүн амьдралынхаа утга учирыг дахиад шинээр бүтээх хэрэгтэй. Амьдралынхаа утга учирыг дахиад хайх хэрэгтэй, сонгох хэрэгтэй. Амьдралын утга учир чинь заавал том юм уу? Эсвэл бусад хүмүүст хүлээн зөвшөөрөгдөх албагүй. Та өөрөө л тэр амьдралынхаа утга учирыг олох юм бол хэцүү нөхцөл байдлыг ч гэсэн даван туулна гэж ном дээрээ яриад байгаа хүмүүс зөвлөд байгаа зүйлээ энэ хүн яг өөрөө хэрэгжүүлсэн шүү гэж хүлээн зөвшөөрдөг. Тэрүүгээрээ бас айгүй алдартай байгаа. За тэгээ өнөөдрийн бичлэг дээр Америк хүмүүсийн амьдралд хамгийн их нөлөөлсөн 10 номны нэг гэж хэлэгддэг Хүмүүний утга учирын эрэлт номноос ойлгосон зүйлээ ярьлаа. Тэгээд номын зохиолчийн маань хамгийн алдартай хэлсэн үгүүдийнх нь нэг нь болохоор энэ их зовлон зүдгүүрийн эцэст бидэнд бурхнаас өөр эмээх зүйл үлдсэнгээ гэж хэлсэн байдаг. За тэгээд дараагийн бичлэг дээр бас чухал хэрэгтэй амьдралд хэрэгжүүлэх гоё номын талаар ярих болно. Дараагийн бичлэгээр олцъя.